Сайн байцгаана уу? Та бүхний өнөөдрийн мэндийг хүргэе. Нээлттэй нийгэм форум болон оюуны инновац төрийн бас байгууллагатай хамтран гаргаж байгаа Legal Talks шүүхийн шийдвэрийн судалгаа подкастын маань дараагийн дугаар хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн дугаараар судлаач оюун дэлгэр болон судлаач Марл Манар оролцож байна. Юун түрүүнд та бүхний өнөөдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. За юун түрүүнд судалгааныхаа талаар товч танилцуулаач. За юун түрүүнд подкастт урьж оролцуулж байгаад бол баярлалаа. За нэг шүүхийн шийдвэрийн яг цуврал судалгааг нэгдэлтэй нийгэм форумаас ер нь санал хэлбэрээр одоо ингээ гаргаад тэгээд судлаачид яадаг гэхээр тухайн сэдвээр үндэслээд өөрсдөө саналаа боловсруулж явуулаад тэгээд шалгасан тохиолдолд тухайн судалгааг бол гүйцэтгэдэг. За ер нь бол энэ жишгээр манай судалгааны багийн хувьд бол бага бүрдүүлээд за тэгээд нэгдэлтэй нийгэм форумаас одоо тухайн үедээ зарласан байсан. Миний санахаар 22 оны нэлийн төгсгөл зарласан. Тэр үеэр бид нэр за ийм сэдвүүд зарласан юм байна. Эднэр бол тэгээд бидний судлах боломжтой сэдвүүд юм байна гэж нэлийн хүлээж харж агаад за тэгээд өөрсдөө судалгааны саналыг явуулаад энэхүү одоо хяналтын журмаар гарах гомдолд үндэслэл тогтоох зохицуултыг хэрэглээ дүн шинжилгээ гэдэг одоо сэдв бүхий энэхүү судалгааг гүйцэтгэж ирсэн юм аа. За тэгээ яг манай судалгааны багийн хувьд бол 5 гишүүнтэй байгаа. Ахлагч нь бол ганц зэрэг гээд хувь судлаач байгаа. За тэгээд төр хот болон сая хэлсэнчлэн оюун дэлгэр марлмаа. За тэгээд мигмар суран гэдэг юм 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр бид нэр судалгаа хийж болох гүйцэтгсэн. За судалгааны нөгөө хугацааг бас айгүй хэлхийн зүг байх гэж бодож байгаа. Сая нөгөө яг энэ шүүхийн шийдвэрийн судалгаа цурал 14 маань ер нь саяхан буюу энэ 25 оны хаврал ингээл яг хэвлэгдээд нийтэд хүрж байгаа. Яг одоо бит байдлаар те хэвлэгдээд нийтэд хүрж байгаа шиг байна. Гэхдээ цахим хэлбэрээр бол миний санахаар 24 оны ихээр одоо байршчихсан байсан. Бид нэр бол судалгааг гүйцэтгэхдээ саялсанчлан 22 оны сүүлд бол зарлагдчихсан. За тэгээ саналаа явуулаад шалгараад яг гүйцэтгсэн хугацаа маань 2023 оны хавар буюу 3 сараас 5 сар хугацаанд бид нэр гүйцэтгдээд за тэгээд нийлтийн нийгэм форум бол одоо нөгөө судалгааны процесст санал өгөх байдлаар аягүй идэвхтэй оролцдог тийм байгууллага байхгүй. За тэгээд эргээд нөгөө судалгаанд санал өгөх бид нэр судалгаагаа илүү сайжруулах те судалгаанаас одоо усан дэж өгөхөөс шүүмж бичиж орж ирж мэржсэн. За тэгээд бид нэр тэр шүүмж дээр тулгуурлаад судалгаа илүү сайжруулах үднээс дахиж ажиллаад ер нь 6 сарын хавцаа бид дууссан гэж санаж байна. Тэгээд ерөнхийдөө харьцангуй бол гүйцэтгэдэг дайлид энэ 2 жил өнгөрчихсөн ийм судалгаа. Тэгээд бидний гаргасан санал дүгнэлт ч гэсэн ер нь тухайн үедээ аягүй эрэлттэй одоо нийгэмд нээлттэй хилцэгдээд санал болгосон зүйлүүд маань одоо тухайн хууль тогтоомжтой нэмэлт байдлаар орж морсон ч юм уу те бид нэр хүндчээсэн сэдвүүд эргээд нийгэмд гарч ирдээсэн болохоор ингээд одоо харахад одоо тэгч аягүй тийм үр дүн бол гарсан юм шиг биднэрт бол санагдчихж байгаа. Тэгээд судалгааныхаа сэдвийн талаар дэлгэрүүлээ танилцуулах юм бол ямар учиртай судалгаа вэ гэхэлэр энэ Монгол Улсын шүүхийн тухай хууль 2021 онд шинжлэгдсэн. Энэ болохоор нөгөө шүүхийн одоо шинтгэлийн авчирсан бас нэг томоохон өөрчлөлт болсон. Тэг яагаад нөгөө шүүхийн хуулийг ингэж бүхэлдэн шинжилэн найруулах болсон бэ гэхэлэр 2019 оны үндсүүлийн нэмэлт өөрчлөлтөн дээр шүүхийн одоо бие даасан хараа тус байдлыг нэмэгдүүлэх, бэхжүүлэхтэй холбоотой зохицуултууд орж ирээд за тэрхүү зохицуултуудыг одоо бодит хуулиар хэрэгжүүлэх үүднээс шүүхийн тухай хуулийг бол тухайн парламент одоо шинэ парламент 20 оны шинэ парламент бол шинжлэх ийм шийдвэр гараад ингээд төсөл нь бол засгийн газраас ингээд боловсруулагдаад явсан байдаг. За яг бидний судалсан сэдэв бол улсын дээдчигүүд хяналтын журмаар гомдол гаргах зохицуулттай холбоотой ийм сэдэв байгаа. Тэгэд энэ сэдэв яагаад одоо нээлттэй нийгэм форумаас ач холбогдолтой гэж үзээд за бидний зүгээс бас яагаад ач холбогдолтой гэж үзсэн бэ гэхлээр тухайн үедээ бол одоо манай улсын эрх зүйн системийн томоохон өөрчлөлт авчирсан ийм зохицуулт болсон. Тодорхойлбол Монгол Улсын дээдчүүх бол одоо 2021 оны энэ шүүхийн тухай хууль батлагдах хүртэл одоо хяналтын журмаар улсын дээдчүүд гаргасан одоо бүхий л гомдлыг ерөнхийдөө хүлээн авч хяндаг байсан. Процессын одоо баримт бичиг бүрдүүлбэр дутуу ч юм уу эсвэл нөгөө хяналтын журмаар гомдол гарах хугацаа хэтрүүлсэн гэдэг үндслээр бол гомдыг хүлээн авахгүй. Түүнээс биш яг материалыг агуулгаар бол хяналтын журмаар гаргасан гомдол шалгуур тогтоодог ийм тогтолцоо байгаагүй. Тэгэхээр нөгөө 92 оны ардчилсан үндсэл батлагдсанаас хойш баг ингээд 20 гаруй жил ийм явсан тогтолцоо энэ 21 оны шүүхийн тухай хуулийн шинжилсэн найруулгаар ингээ үндсэндээ өөрчлөгдсөн. За тэгээд тэр улсын дээдчүүдтэй холбоотой яг ямар онцлог зохицуулт орж ирсэн бэ гэхлээр улсын дээдчүүд хяналтын журмаар гомдол гаргасан тохиолдолд хит хэдэн ийм шалгуураар дээдчүүд хянаж үзээд хяналтын журмаар шийдвэрлэх үгүй юу гэдгийг одоо тогтоох ийм шалгуурууд орж ирсэн. Тэгээд түүнээс гадна улсын дээдчүүдийн зорилгыг хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах гэж бүр одоо маш тодорхойлсон. Тэгээ тийм учраас энэ өөрөө нийгэмд одоо яг шүүхийн практик одоо хууль хэрэглээний хувьд ч гэсэн нэлээд ийм өөрчлөлт авчирсан зохицуулт болоод үүнийг одоо судалгааны байгууллагаас олж хараад түнчид судлаачдын зүгээс бас сонирхоод ингэж судлах болсон байгаа.
Тухайн удаас юу бод нөгөө хөлчтийн дунд гэх юм уу хөлчт гэлтгүй ер нь нөгөө шүүхийн харилцаа эрх зүйн талаар сонирхдаг хүмүүсийн хувьд агуу тийм хэлэлцүүлэг өрнүүлж гисэн баггүй. Тэгээд зарим хүмүүс бас үнцүүлийн цэцэд гомдол энэ гаргасан манай судалгаан дээр бол дурдгдсан байгаа. За тэгээд гомдол гаргаад тэр үнцүүлийн цэцээс бас эцэглээ шийдвэрлээд улсын хурал аваад дараа нь үүнтэй холбоотой нэмэлт өөрчлөлт ороод гэдэг иймэрхүү процессууд явсан. Ийм үед яг бид яг энэ цаг үед нь энэ судалгаагаа хийж гүйцэтгэжсэн. За тэгвэл тухайн үед улсын дэд шүүхэд одоо гомдол гаргах гэж яагаад заавал үндэслэл тогтоохыг шаардаад байсан тэр нь ямар ач холбогдолтой байсан тухайн үед бас ямар байр суурьуд гарч ирж хэлцүүлэг өрнөж байсан бэ тэр талаар хуваалцаач. За бид нэр одоо нөгөө судалгаагаа хийхдээ зөвхөн практикаас гадна онлайн хүрээнд бас нэлээд гүн гүнзгий судалгаа хийсэн. Ягаад гэвэл энэ асуудал маань нөгөө одоо энэ зохицуулалт маань хуульчлагдсанаар нийгэм марлаа хэлсэнчлэн нэлээдгүй их тийм талцал одоо шүүмжлэл өрнөсөн. Тийм учраас энэ зохицуулалт онлайн суур баримтлал нь юу юм бэ гэдгийг одоо харахаас өөр аргагүй болсон. За яг онлайн үзэл баримтлалыг судлаад үзэхээр одоо дэлхийн олон одоо эрх зүйн хөгжилтэй улсуудад улсын дэд шүүх бол хяналтын журмаар гаргасан бүх шийдвэрийг хүлээн авдаггүй. Яагаад хүлээн авдаггүй вэ гэхэлэр улсын дэд шүүхийн одоо нөөц боломж нь хязгаарлагдмал. Түүнээс гадна нөгөө шүүхийн шатлал дундаа одоо 3 шатлалтай болоод хамгийн дээр нь байгаа ийм шүүх байгаа. Тэгэхээр улс орнууд одоо дэд шүүхийнхээ чиг үүргийг юу гэж тодорхойлдог вэ гэхэлэр нэгдүгээрт бол хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах юм байна. Хоёрдугаарт эрх зүйг хөгжүүлэх юм байна гэсэн ийм өнцөө хоёр чиг үүргийг тодорхойлж байгаа. За тэгэнгүүт улсын дэд шүүх одоо маргааныг ингэж шигшиж одоо шилж авч байгаа нь ямар учиртай вэ гэхэлэр яг энэ өөрийнхөө хууль хэрэглээний нэгдвэл байдлыг хангах эрх зүйг хөгжүүлэхэд чиглэсэн маргаанаа шигшиж авахын тулд улс орнууд бол энэ хяналтын журмаар гаргасан бүх гомдлыг хүлээн авах биш тодорхой ингэж үндэслэл тогтоодог нь бол харагдчихсэн. Тэгэхээр онлын үзэл баримтлал нь бол дээд шүүхийнхээ нөгөө чиг үүрэгтэй шууд уялдаатай ийм зүйл байгаад байна. За тэгвэл хяналтын журмаар гарах гомдол үндэслэл тогтоох зохицуулалтыг дотоодын хууль тогтоомжтой хуульчилсан улс орнууд маш олон байдаг. Эсвэргээрээ бас Итали, Унгар, Чех зэрэг тухайн зохицуулалтуудыг үндсэн хууль зөрчсөн гэж үздэг улсууд бас байдаг. Тэгвэл хяналтын журмаар гарах гомдолд үндэслэл тогтоох чиг хандлага бүхий улсуудыг харьцуулан судлаад үзэхэд дээд шүүх захиргааны эргийг хүлээн авч хянах үндэслэл нь ямар ач холбогдолтой онцлогтой байсан талаар хуваалцаач. За нөгөө асуултын ихэнд дурдгдсан тэр зарим улсуудад одоо хяналтын журмаар гомдол гарах зохицуултыг хязгаарласан юм цөөн хэдэн жишээ бол байгаа. Тэнгүү тэр улсууд яагаад хязгаарлаж байна гэхлээр үндсэн хууль дээр нөгөө дээд шүүхийн чиг үүргийг хэрхэн томьёолсон байна гэдгээс жишээлбэл хамаарж байгаа. Одоо миний санаж байгаагаар Италийн үндсэн хуульд байна уу да. Одоо нөгөө иргэний дав залт хоолон хяналтын журмаар гаргасан гомдол бүрийг одоо авах юм агуулга байдаг гэж судалж исэн тухайд тийм учраас нөгөө хяналтын журмаар гомдлыг авахгүй болонгууд үндсүүлийн зөрчил болоо явцдаг. Тэр нэг улсынхаа үндсүүлийн томьёолоос хамаарж байгаа. Харин одоо яг эрх зүйн өндөр хүчтэй буюу манай судалгаан дээр харьцуулсан судалгаа хийгдсэн улсууд за үүнд жишээлбэл Холбооны богд найрамдах Герман улс, Австри улс, богд найрамдах Солонгос улсууд багтаж байгаа. За энэ улсууд бол яг нөгөө дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргахад ийм шалгуур тогтоосон. Тэгээ үндсүүлийн томьёолд нь бас үүнтэй зөрчилддөггүй ийм улсууд байгаа. За тэгээд энэ улсуудын одоо нэгэнт ингээд шийдсэн одоо явж байгаа замнал нь бол хяналтын журмаар гомдол тогтоох нь зөв юм байна. Ингэж дээд шүүх бол энэ онлайн чигүүрийг хэрэгжүүлж чадах юм байна гэдэг дээр нь санал нэгдсэн байна гэж харагдсан. Тэнгүүд Монголд болохоор зарим судлаачид нэг үндсэн хуулийн 16-гийн 14-тайгаа шүүхэд гомдол гарах эрхийг давзаалгах шатны шүүхэд гомдол гаргаснаар тэр нь хангалттай хангагдчихдаг гэж үзээд байдаг юм байлээ. Тэр талаар бас нөгөө үндсэн хуулийн цэцэд иргэд бас мэдээлэл гаргасан тохиолдол гарсан байсан талаар судалгаандаа дурдсан байсан. За улсын дэд шүүхийн захиргааны эргийн танхим нь хяналтын журмаар гаргасан 435 гомдлоос 364 гомдлыг нь хяналтын шатны шүүх хурлаар хэлцүүлэхээс татгалзсан тоо мэдээлэл байсан. Тэгвэл энэ яг хэдийн хугацаанд одоо хийгдсэн статистик дүү шинжилгээ вэ талаар хуваалцаач. За нөгөө шүүхийн тухай хууль маань бол 2021 оны 1 сарын 13-нд батлагдсан. За хяналтын яг шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгжиж эхэлсэн болохоор 2021 оны 3 сарын 1-ээс за тэгээ бид яг тухай одоо 23 онд судалгаа хийхдээ бол шүүхийн тухай хууль хэрэгжиж хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш 1 жилийн хугацаанд доторх бүх одоо хяналтын журмаар хүлээн авсан маргаануудад дүн шинжилгээ хийсэн байгаа. За тэнгууд энэ маань бол 2021 оны 3 сарын 1-ээс 2022 оны 3 сарын 1-ний хугацааг хамарсан гэсэн үг. За тэгээд тус хугацаанд бол улсын дэд шүүхэд нийт одоо иргэн ирүү захиргааны хэргийг нийлүүлээд 2047 гомдлыг хяналтын журмаар гаргасан. За эдгээр гомдлоос 217 буюу ердөө 10% нь хяналтын шатны шүүх хуралдаанаар хилцүүлэхийг шийдвэрсэн байна. Үлдсэн одоо 80 орчим хувийг нь бол хяналтын шатны шүүх хуралдаанаас хилцүүлэхээс татгалзан шийдвэрсэн.
Тэг нөгөө яагаад тухайд одоо маш их шүүмжил өрнсөн бэ гэхлээр нөгөө бараг 97-98% авдаг байсан хяналтын журмаар авдаг байсан гомдлыг одоо 90%-ийн 80 гаруй хувийг ингээ авахаа болчингуудний ялангуяа өмгөөлөгчд одоо хяналтын журмаар гомдол гаргадаг хүмүүс ингээ маш их шүүмжилж ихсэн байгаа. Тэгэд энэ тоо баримтыг одоо ингээ сүүлийн үеийн одоо дээжгүүс гаргаж байгаа статистикийг хараад үзэхээр энэ 10 орчим хувь нь бол дээшлээд араа илүү олон тооны гомдол авдаг болсон ийм статистик харагдаж байгаа. Тийм биднийг судалж байгаа үед саялсанчлан ер нь бол яг улсын дээд түүхийн 3 танхимын хувьд 20 орчим хувьд авдаг байсан бол бид бол зөвхөн захиргааны иргэн танхимын жишээн дээр судалсан тий нөгөө цаг хугацаа судлаачдын нөөц боломжоо шалтгаалаад за тэр үед судлахад бол захиргааны иргэн танхимын энэ хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээр авч байгаа хувь нь бол 10 орчим хувьтай байсан гэсэн үг. Нийт 460 эдэн гомдлоос илүү 49 бол авч ирсэн. За тэгээд харин яг бид нөгөө нэг одоо яг яаж энэ тоонуудыг гаргасан бэ гэдэг нь бас айгүй процессын хувьд сонирхолтой байж магадгүй гэж бодлоо. За энэ усын дээр түүхэд бол сая хэлсэнчлээ яг 1 жилийн хугацаанд гаргасан ингээд гомдлууд байгаа шүү дээ. Тэд нэртэй бол яг нөгөө шууд ингээд танилцах боломжгүй тий. Ягаад тэр чинь хэргийн материалд ороо авчиж байгаа шууд гадны уучтай танилцах боломжгүй. Харин бид нар усын дээр түүхэд нөгөө судлаачдаараа хандаад за яг энэ хүрээнд нөгөө ийм судалгаа бид нар хийж байгаа маа тий. За энэ хүрээнд яг энэ цаг хугацааны хүрээнд яг хяналтын журмаар ингээд гомдол гаргасанд усын дээр түүхийн одоо энэ захиргааны иргэн танхимын нийт хөгжтэй хуралдаанаар хилэлцгээр тэр авсан юм аваагүй мөн гэдгийг бид нар тогтоолыг бид нарт гаргаж өгөөч гэдгийгсэн. За тэгээ тэр тогтоолын хэлбэр өөр нь ямар хувь байдлаар байсан бэ гэхээр тухайн үедээ тий. Яг би сүүлийн үед нөгөө шүүхийн процессыг орохгүй болохоор бас сүүлийн үеийнхтэй танилцаагүй шүү заяа. Яг энэ амны үед ямар байсан бэ гэхээр яг ерөнхийдөө 1-2 хуцал тийм тохиол гардаг байсан. За тэгээд тэр нь ингээл үндэслэл хэсэгтэй. За тэгээд тогтоохт болохоор за энэ одоо хүний гаргасан ингээ гомдол нь захиргааны эрэг шүүгтийн шийдвэрлэх тухай 120-ийн тэдэд засны дагуу тэр үндслийг хангаж байгаа учраас хүлээж авах шийдэрлээ. За тэр нь болохоор нөгөө нийт 4 болон түүнээс дээш шүүгч хүлээж авахар одоо санал гаргасан ба штэ тий. Тэрийн дурдаад 4 болон түүнээс дээш шүүгч ингээ хүлээж авахар босон учраас бид нэр үн хүлээж авч байна гэдэг тэгдэг. За харин татгалцсан бол за энэ нөгөө захиргааны шүүгтийн шийдвэрлэх тухайлын тэдийн тэдэд заасан үнэлэлт хамаарахгүй байна. За тэгээд 4 түүнээс дээш шүүгч энийг хүлээж авах санал гаргаагүй учраас энийг хүлээж авах таталт тухай гэдэг одоо дэлгэрэнгүй үндэслэл байхгүй. Ийм л агуулга бүхий тогтоол гарч ирсэн учраас бид нар хальтангуй энэ 400 одоо 60 эдэн тогтоолоо танилцах боломж бас тухайд одоо нөөц боломжоор байсан гэх юм уу. За тэгээ энэ болгонтой бид нэр танилцаад яг за хүлээж авсан байна аваагүй мэн гэдэг англи руу оруулсан юм. За тэгээд энэ нийт тогтоолоос ингээд тасагдах юмнуудыг ингээд судлаад ирсэн чинь гарсан. Одоо жишээлбэл гомдол гаргасан хүн гомдлоос өөрөө татгалцсан. Тэгээд тэр чинь нөгөө гомдол гаргаагүй тогтсож байгаа байхгүй тий. Эсвэл одоо гомдлыг буцаацсан ч юм уу. За нэг тиймэрхүү тохиолдлууд гараад эсвэл гомдол хилэлцгийг хойшуулсны улмаас бидний нөгөө заасан хугацаанаас нөгөөх нь хойшлоод дараа нь ингээд авцсан ч юм уу тий. Тэр үед гомдол гаргацсан. Гэхдээ нөгөө хяналтын журмаар хилцэг хэсгийн шийдвэрлэх хурал нь бидний энэ судалгааны бүрээнээс хойшуулсан байсан учраас ороогүй ч юм уу. Иймэрхүү хэд хэдэн үндслээр хасагцаар агаад нийтдээ ер нь 435 орчим болгоо. За тэгээ үүнээс бол хяналтын шийдний шүүх хуралдаанаар хилцүүлэхээс татгалсан 364 за хилцүүлэхээр яг хүлээн авсан 49 гэдэг одоо ийм тоноод гарч ирсэн. За тэгээд нөгөө бид нар бол энийг цаашаад яаж судалсан бэ гэхээр за тоо гаргачлаа, статистик гаргачлаа. Энэ тоо статистик тухайн үедээ ийм статистик гараагүй байсан учраас ач холбогдолтой байсан гэсэн үг байхгүй юу? Одоо нэг танхимын дээр тодорхой хугацааны тоо мэдээллийг шүүхийн индекс дээр яг ерөнхий тоонууд нь гардаг ч гэсэн татгалцсан тэд байна, авсан тэд байна. Авсан тэдийнхэн тэгвэл хэдэн хувь нь ямар үндэслэлээр авсан гэдэг тийм нарийн тоо мэдээлэл байсан учраас илүү ач холбогдолтой байсан гэж бид нар бол бодсон юм. За тэгээд нөгөө татгалцсан жишээлбэл 364 дээрээ бид нар судалгаагаа одоо илүү чанарын судалгаа ажиллах юм бол тэрийг өргөжлүүлэхдээ анхан болон давзаалагчны за энийг бол жишээлбэл би одоо хийжсэн байхгүй анхан болон давзаалагчны нүхэн шүд одоо тогтоол дээр нь дурдсан байгаа шүү дээ. Эсвэл гомд гаргасан үед нь дурдсан байгаа хэдний өдрийн хэдэн дот агашны шүүхэн шийдвэрийн хэдэн өдрийн хэдэн дот магадлалын ингээл те тэдний бүгдийн шүүгцэг юм манаас хайгаад бас айгүй их ажил болж байгаа байхгүй хайгаад бүгдийн линкийг олоод за тэгвэл давзаалагчны шүүх анхаачны шүүхэн шийдвэрийг яг яаж шийдвэрлсэн гэдгийг бүгдийг ингэж часаадсан байхгүй гурван төдөө авсан юм аваагүй юм биш одоо хിവэр үлдээсэн юм уу те хിവэр үлдээсэн гэдэг нь ямар ач холбогдолтой вэ гэхээр энэ хоёр давзаалагчны шүүх анхаачны шүүхэн шийдвэрийг хിവэр үлдээн гэдэг нь энэ хоёр туйлын хэрэгслийн зөрүүгүй байсан юм байна. Тийм болохоор энэ нөгөө нэг усан дээр чөхөөс хүлээж аваагүй үндэслэл одоо байж болох юм аа гэдэг тийм дүгнэлт гарч ирж байгаа байхгүй. За тэгвэл давзаалагчны шүүхээс энэ анхаачны шүүхэн шийдвэрийг одоо өөрчилсөн юм уу те ямар өөрчлөлт оруулсан тэр нь үнэхээр зарчмын шинжтэй өөрчлөлт байсан юм уу тэр хоёр хууль хэрэглээний зөрүү үзэхээр өөрчлөлт байсан юм уу байгаагүй юм уу за хүчингү болгосон бол яг яагаад хүчингү болгосон эсвэл процесс алдаа гэдэг анхаачны шүүхөө буцаасан юм уу гэдэг тэр болгоныг судлаад ерөнхийдөө иймэрхүү үндэслэлүүдээр судлаас хэд орчим хувь байна гэдэг дараагийн дүгнэлтүүд рүү орсон гэсэн үг харин хүлээж авсан маргаануудын хувьд бол бас бид нэр ерөнхийдөө хувааж аваад
хүлээж авсан маргааны үед дархан болон давтаалтын шүүхийн шийдэл нь яг юу байсан? Хууль хэрэглээний яг ямар дүр байсан? За тэгээд усын дээд шүүхийн тогтоолын тухай үедээ нийтлэгдсэн олдчихсэн бол усын дээд шүүхнийг одоо яг яаж хагалсан те яг ямар хууль хэрэглээний дүрийг юу гэж тайлбарласан гэдэг тийм байдлаар ерөнхийдөө судалгаа маань болж тааш үргэлжилсэн байгаа. За тэгээд бид нөгөө ер нь яг статистик авах юм бол айгүй олон үзүүлэлтүүдээр янз янзын статистикууд гаргаад ирсэн. Жишээлбэл нөгөө ягаад тэр нөгөө шин зохицуулалт байсан болохоор эргээд бас айгүй олон тийм процессын юмнууд орж ирсэн гэх юм уу? Ягаад тэр нөгөө шүүхийн процесс байгаа учраас тухайлбал нөгөө одоо гомдол гаргагч нь хинж ажиллагчдын хэмжлэгт хариуцагч байгаа бол хэдэн хувь нь яг хэргийн ямар оролцогч байна гэж гаргаж ирсэн. За тэгээд ерөнхийдөө тэр гомдол гаргасан хугацаанаас хойш 21 хоногийн дотор хилцэг хэсгийн шийдвэрлээд улсын дээд шүүхээс ингээд шийдвэрлээд тогтоолоо гаргах ёстой гэдэг зохицуулалтын нэр жийлбэл хэдээс хэд хоногийн хугацаанд шийдвэрлэсэн их мэтчлэн айгүй олон статистик гарч ирсэн. Тэр их сонсогчид маань тэр болгоныг ярил бас нэлээд урт болох учраас гол юмнууд ярьчвал олоод уншаарай тий. Зарим нэг хайлайт хийх бас ганц нэг статистик байгаа хэлчихдэг юм уу? Одоо нөгөө яг шүүхийн тухай хуулийн нөгөө томьёоллоор болвол танхимын нийт шүүгчдийн 4 гишүүн татгалзуул ер нь бол хяналтын журмаар хилцүүлэхгүй гэж шийдвэрлэж байгаа. Тэнгүүд ер нь танхимд нийт хэдэн гишүүн ер нь нөгөө хяналтын журмаар гомдлыг хилцэхгүй үгүй юу гэдэг хуралдаан дээр нийт одоо 8 гишүүнээс хэдэн гишүүн ороод байгаа гэдгийг харсан. Тухайн үед бол нийт одоо хуралдааны 68 орчим хувь дээр бол 6 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хяналтын шатны гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хилцүүлэхгүй үгүй юу гэдэг нөгөө урдчилсан хуралдаан болдог байсан байна. За түүнээс гадна яг нөгөө татгалзаж байгаа штэ. Яг татгалзахад одоо 4 гээд нөгөө minimum requirement нь 4гээ зацсан. 4-өөс ихч байж болно. Тэнгүүд яг хідэн одоо шүүгчийн татгалзлаар ер нь хяналтын гомдол маань унж байна гэдгийг харангууд нийт одоо тохиолдлын 67% дээр 4 гишүүн татгалцснаар ерөнхийдөө хяналтын гомдол хилцэгдэхгүй болж исэн гэсэн үг. Тэгэхээр ер нь бол хурал одоо нөгөө хамгийн нийтлэг жишг нь юу байсан бэ гэхээр хуралдаанд нэг 6 хүн орж байгаа нь хамгийн их. За 6 шүүгчээс 4 татгалцснаар гомдол хилцэгдэхгүй байгаа нь хамгийн их байна гэдэг байдлаар харагдчихсан байгаа. Яг яг нөгөө судалгаа хийж явах үед яг ийм юу бол гарсан мэт сая шинжилэн бид нөгөө 23 онд судалгаа шүү дээ 22 оны статистикийг тэр үед сая хэлсэнчлэн ингээд 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлсэн тохиолдолч байсан байхгүй юу? Энэ нь бас нэлээд өндөр 24% байсан 98 тохиолдлыг тгийж шийдвэрлсэн. Гэхдээ энэ тухайн үед яг юу байсан бэ гэдэг юм бол нөгөө яг процесс хуульчдын шүүхийн тухай хуульчдэр минимум бас даагүй байхгүй юу? Тэр танхимын хэдийн шүүгч хуралдтайж энэ нөгөө хяналтын журмаар гаргасан гомдлыг хилцэгийг шийдвэрлэх юм бэ гэдэг тэр минимум requirement нь байхгүй. За тэгээд 5 шүүгчтэй 6 шүүгчтэйс бол 8 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ийм судалсан байсан. Бид нөгөө тогтоолоос л хэдийн шүүгч орсон гэдэг бүрэлдэхүүн нь хараад эдгээр гараад байгаа гэсэн үг байхгүй юу? За тэнгуут 8 шүүгчийн бүрэлдэхүүнтэй явсан тохиолдлууд байсан. Эдгээр нь бол нэг 8 орчим хувь гэдэг дүр айгу зөвхөн байсан гэх юм уу. Гэхдээ 5 шүүгч гэдэг бол бас айгу багасан байгаад яагаад тэгэхээр 4 шүүгч түүнээс дээш нь одоо санал гаргаж ийж тэр гомдлог бол хүлээх авах байгаа. Тэр чинь бараг ингээд 90% ч юм уу 85% босоод тачиж байгаа байхгүй тий. Тиймэрхүү байсан. За тэгээд яг хуу энэ зэрэг зүйлийг анзаараад усын дэж өөртөө одоо угаасаа нэгэл процесс хүмүүс байгаа учраас тэрийг анзаараад 22 оны 4 сарын 18-ны өдөр өөртөө Монгол Улсын дээд шүүхийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны журам гэдэг одоо журам гаргасан юм байна. Энэ нь гэхдээ яг 22 он гэдэг чинь энэ хууль батлагдаад хэрэгжээд ерөнхийдөө 1 жил орчмын дараа ийм журам бол гарч ирж байгаа гэсэн үг. Энэ журам дээр одоо нэлийн процессын шинжтэй зүйлүүдийг оруулаад энэ дээрээ одоо энэ хяналтын журмаар гаргасан гомдлыг хилцэх хэсэх одоо нийт шүүгчдийн хуралдаан болж штэ тий. Тэн дээр гаргах шүүгчийн минимум рекомендыг 6 шүүгчтэй байна гэж ингэж гаргаж ирсэн байсан. Тэрнээс өмнө бол яг ингээд 5 шүүгчтэй орсон юм тохиолдол байсан хаа гэсэн. Дараагийн бас нэг тухайн үед харагдчихсан сонирхолтой статистик бол бид нар одоо нөгөө гомдлыг хэн гаргасан бэ гэдгийг харж ирсэн. Хяналтын журмаар гомдлыг тухайлбал нэхэмжлэгч хариуцагч тэр дундаа нэхэмжлэгчийн итгэмжлэгсэн төлөөлөгч юм уу эсвэл одоо хариуцагч өмгөөлөгч юм уу гэд эндээс бид нар ямар дата харж болох вэ гэж өөртөө таамагласан бай гэхээр тухайлбал өмгөөлөгч гаргасан байвал хяналтын гомдлын одоо хүлээн зөвшөөрөж байгаа хувь нь дээж юу хилцүүд яг гэж байгаа хүн өндөр байна уу үгүй юу гэдгийг ингээд тийм зүй тогтол харагдах нь үгүй юуг харж исэн. Ягаад ингэж харсан бэ гэхээр нөгөө бидний судалгааны хэмжээд одоо Франц гэдэг юм уу тийм зарим улсуудад бүр усын дээд чигүүд зөвхөн одоо өмгөөлөгч гомдол гаргаж болно. Бүр мэрэгжлийн төлөөлөгчтэй заавал бүр усын дээд чигүүд одоо гомдол гаргадаг тийм тусгай өмгөөлөгч гэдэг статус тогтоосон улсууд хүртэл байдаг. Тэгэхээр энэ нөгөө усын дээд чигүүд гаргаж байгаа гомдол чи хууль зүйн агуулга ачаал бүгд нь нэлээд чухал юм байна. Тэрийг бол одоо мэрэгжлийн этгээд илүү сайн томьёолж чаддаг юм байна гэж гадаад улсууд үзээд байна гэж харсан. За тэгэхээр тэр одоо зүй тогтол маань манай дээр ажиглагдах нь үгүй харсан. Яг тухайн үеийн одоо 1 жилийн дата дээр суулаа харахад яг тухайн гомдлыг өмгөөлөгч гаргасан байна уу эсвэл одоо хэргийн оролцогч өөрөө гаргасан байна уу гэдэг нь бол хяналтын гомдлын зөвшөөрөгдөж байгаа хэсэг дээр одоо нөлөөлөхгүйсэн. Нэг ийм жишг байсан. Гэхдээ энэ одоо бас өөрчлөгдөж ийж
магадгүй гэж бодож байна. Тэгээд бас нэг өөр сонирхолтой дата нь юу байсан бэ гэхээр бид нар хяналтын журмаар гаргасан байгаа гомдлуудынхаа нөгөө төрлийн ангилж харсан. Одоо захиргааны хэрэг тэр дундаа зөрчил төрийн алба газар эдэргээд хамгийн одоо түгээмэл гаргадаг гомдлууд байгаа. Тэнгүүд эсэргээрээ дээд зүг одоо хүлээн авч байгаа маргаан маань энэ гаргаж байгаа маргааны төрөл хоёр нийлж ийн үгүй гэдгийг харж исэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл хэргийн оролцогчийн хувьд нөгөө хууль хэрэглээний ачаал бүгдтэй гэж үзээд байгааг яг шүүх өөр хууль хэрэглээний хувьд ачаал бүгдтэй гэж үзэж ийн үгүй гэдгийг харьцал харсан. Тэнгүүд бас ингэ жоохон зөрүүнүүд гараад исэн. Одоо нөгөө маргааны төрлийн хувьд нөгөө хувь дээр нь шууд зөрүү гараад исэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл тухайлбал энэ газрын маргаан бол одоо хяналтын журмаар гаргасан гомдлын 3 дугаарт ирэмжлэгдэж байгаа. 3-т хамгийн их гаргасан. Тэнгүүд газар дээд зүгээс авж байгаа нийт маргааны 2 дээр ороод ирж байгаа. Тэгэхээр хууль хэрэглээний хувьд одоо дээд зүг бол газар нь илүү их ач холбогдолтой гэж үзэж байсан гэж одоо нөгөө одоо ерөнхийдж тайлбарлавал ингэж хэлж болохоор харагдчихсан. Тийм. Гэтэл яг нөгөө бид эдэ харах гадайсан хамаарлал нь яг нөгөө гомдол гаргагчийн тэр гаргаад байгаа гомдлын одоо тэр төрөл нь усын дэжгээс хүлээж авч байгаа гомдлын төрлөөрөө хэр уялдж байгаа юм бэ? Тэгэхээр усын дэжг ийм төрлийн маргааныг хянан шийдвэрлэх нь одоо хууль хэрэглээний хувьд ач холбогдолтой байдаг гэж үзээд гомдол гаргагч ингээд бага хувиар гаргасан ч тэрийг усын дэжгийн хүлээж авч байгаа хувь нь өндөр байдаг ч юм уу. Тийм тохиол байх юм болов уу гэж харсан. Сая ойкогийн сэнчлийн өрнөл тийм ганц хоёр хэл кейс байсан. Гэхдээ ерөнхийдөө одоо жишээлбэл гомдол гаргагчдын одоо бараг 60-аас дээш хувийн зөвхөн зөрчил төрийн газартай холбоотой гомдол гаргаж ирсэн ч гэсэн ер нь усын дэжгийн ч гэсэн 60-аас дээш орчим хувийн зөвхөн энэ гурван одоо төрлийн маргаантай холбоотой. Гэхдээ бүр бас нэг дэшээ гарч иржсэн миний санджир нэг хяналт шалгалтай холбоотой кейсүүд гомдол гаргагч нь бараг нэг 6 биш 8000 гомдол гаргаснаас 4-г нь хүлээж авсан ч илүү айгүй тийм өндөр хөвтэй гарч ирсэн. Түүхэн гомдол гэтээ тэрнийх нь баг 2 гомдол тутмын нэгийг хүлээж авсан ч илүү. Харин бусад гомдлууд хувийн навчуулах юм бол 3-4 гомдлын тутмын нэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар энэ хүү ялгаатай байдлууд тиймэрхүү уялдаа холбоогоос харах гэж хичээсэн гэх юм уу. Тэгээд сүүлийн датагаа хэлэхэд нөгөө хөдөө орон нутгаас илүү их гомдол гаргаж ийн нөгөө эсвэл нийслэлээс гаргаж ийн үгээ бас байршлаар нөгөө дата маань олдож байгаа дээргээд ер нь байж болох бүх утгуудаар дата гаргасан. Тэгээд яг тухайн үед дид гаргасан гомдлын дийлийнх нь нийслэл байсан. Тэгээд нөгөө хүлээн авсан хувийн ч гэсэн 79% нь бол нийслэлт одоо оршин суугчдаас гаргасан ийм гомдлууд хариуцагчийн нийслэлт байгаа учраас одоо нийслэлийн давзаалт гараа явсан гомдлуудыг хүлээн авсан байсан. За хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлсэн гомдлын хувьд гомдол гаргагчийн тодорхойлсон болон захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хүлээн авсан үндслэл одоо нийтлэг үндслэл нь юу байсан бэ? Иргэд ихэвчлэн ямар үндслэлийг барьж гомдол гаргаж ирсэн бэ? Тэр талаар та мэдээлэл байгаа юу? Зөв. Нөгөө манай судалгаач угаас хэдүүлэн нөгөө улсын шүүхийн тухайлд өөрчлөлт орсонтой холбоотой улсын дэд зүгээс ингээд тодорхой одоо үндслэл заагаад гомд хүлээж авдаг болсон тохиолдол ярьж байгаа ч тий. Гэхдээ эхнээс нь нөгөө яг тэр үед ямар гурван үндсэл байсан талаар бас мэдээлэл өгөх зүг байх гэж бодлоо. Ягаад тэгэхээр бид нэр одоо подкаст ярьж явах үед энэ хуульд өөрчлөлт ороод нийт 4 үндслээр бол хүлээж авдаг болсон байгаа. За тэгээд зарим томьёолын хувьдаас өөрчлөгдсөн. За тэгээд тэр үед бид нэрийг судалж явах үед тэгэхээр амар дээр үе юм ярьж байгаа шиг. Яг 2 жил өмнө бид нэрийг судалж явах үед бол яг нөгөө анхан болон давзаалтах шатны шүүх одоо хуулийг зөрүүтэй хэрэгэлсэн гэдэг нэг тийм үндслэл. За энэ яг өвчлж бол биш байж магадгүй. Гэхдээ ерөнхийдөө яг юм байсан шүү за. За тэгээд хэргийн шийдвэрлэх ажиллагааны ностой төрчил гаргасан шүүгөө шийдвэрт нөлөөсөн. За тэгээд өмнөх одоо улсын дэд зүгийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэгэлсэн гэдэг ийм 3 агуулга байсан байхгүй юу. Тэгэхээр гомдол гаргагч бол энэ 3 одоо үндслийн аль нэг нь өөрийнх нь одоо кейс дээр захиргааны эрийн одоо хэрэг дээр тохиолдсон байна гэж үзчихвэл улсын дэд зүгт ингээ гомдол гаргахаар зохицуулсан байсан гэсэн үг. За тэгээд одоо тэр хүн бол гомдлоо хэдийгч дуулчих болно шүү дээ. Тэгээд одоо альч гомдлыг гэж өөрөө өөр нь үзэх хэрэгтэй байхгүй. За тэгээд яг бидний нөгөө судалгааны 1 жилийн хугацаанд судалж байхад сая хэлсэнчлээ яг энэ 3 одоо гомдол тус бүрээр ингэж нэг болгоноор нь үндэслэж гаргасан гомдлууд байсан. Хоёулангийн энэ одоо үндэслэж гаргасан, гурвуулангийн энэ үндэслэж гаргасан юм гомдлууд бол байсан гэсэн үг. За яг хөө миний санджаагаар нөгөө бид нийт 460 эдэн хэрэгээс 49 нь бол яг усын дээд зүгийн захиргааны эргийн танхим хяналтын журмаар хэлэлцгээр хүлээж аваад за гэхдээ яг нөгөө шийдвэрлсэн нь бол 48 болцсон байсан санагдаж байна. За нэгийг яг ясны тодорхой санахгүй байгаа ч гэсэн нөгөө процесс хувьд одоо хүлээж авсныхаа дараа гомдлоосоо татгалцсан байлгүй нэг тийм бол процесс болцсон байсан. Тэр нөгөө судалгаан дээр ер нь бол улан заасан байгаа. За тэгээд саяхан чинь нөгөө захиргааны яг хэрэг хийн шийдвэрлэх тухай хуулийн тэр нөгөө анхан болон давзаалагчны шүүх хуулийг зөрүүтэй хэрэгэлсэн гэдэг яг энэ ихний үндслээр бол нийт 23 гомдол нөгөө 48 гомдол чи 23 буюу нийт дийлэх одоо 47.9%-ийн
тэр гомдол гаргахч бол ийм байна гэж гомдол гаргаад за харин хоёр гомдол бол хэргийн шийдвэрлэх ажиллагааны ностой зөрчил гаргасан нь бол шүүхийн шийдвэрт бол нөлөөсөн байна гэдэг. Энэ нь бол нийт 4.2% эзэлжсэн юм байна. За харин яг тийм үндслэл гэж заахгүй бас кейсүүд гарч иржсэн байхгүй. Одоо жишээлбэл анхан шатны анхан болон давтаалтын шүүхийг зөрүүтэй хэрэгэлсэн ингэж одоо яг ингэж үндслэл заахгүйгээр харин нөгөө захиргааны процесс үеийн ерөнхий толгой хэсэг нь буюу 100 одоо 23.2 заасан буюу усын дэд шүүхэд дараах үндслээр гомдол гаргана гэдэг иймэрхүү зүйлийг зүгээр ингэж заацсан зарим кейс гарч ирдээс нь энэ 6 гомдол буюу 12.5% тал байсан юм байна. За тэгээд сая эсэнчлэн хоёр болон түүнээс дээш үндслийг одоо үндэслэж гомдлоо гаргаж байгаа бол нийт 17 гомдол байсан. За тухайлбал яг анхан болон давтаалтны шүүхүүлийг зөрүүтэй хэрэгэлсэн. За эсвэл энэ тийм процесс алдаа байсан, ноцтой алдаа байсан гэж үзэж байгаа 10 орчим гомдол энэ хоёрыг хоёулын нэг шилжчихсэн. За харин яг нөгөө анхан болон давтаалтны шүүхүүлийг зөрүүтэй хэрэгэлсэн болно. Нөгөө өмнө нь аль хэдийн гарсан байгаа усын дэд шүүхийн аль биесны тайлбараас одоо өөрөөр хэрэгэлсэн юм уу те. Энэ төрлийн үндслийг үндэслэсэн бол 5 орчим юм байсан байна. Харин бас нэг сонирхолтой нь юу гэхээр яг юм 3 үндсэл байгаагаас одоо энэ 2-3-т нь хилээд байгаа буюу процесс нь ноцтой алтай байсан. Эсвэл усын дэд шүүхийн албасны тайлбараас өөрөөр байсан гэдэг энэ хоёрыг хэлсэн юм гомдол гарсан тохиолдол бол байгаагүй. Харин гурвангийн дурдсан 2 тохиолдол байсан. Одоо аль нь ч гэсэн хамаагүй те аль нэг нь байгаа гэдэг ч юм уу те. Эсвэл үнэхээр гурлаас байсан юм уу гэдэг юм 3 тохиолдол байсан. За тэгээд бид нар яг энэ нөгөө гомдол гаргагч яг ямар үндслийг одоо ингэж гомдолтой үндэслэж гэхдээ одоо энийг бид судлаачдын хувьд нөгөө усын дэд шүүх гомдол хүлээж авахтаа үндэслэл эсвэл нэг шалгуур тогтоосон гэж хэлнээс тийм ч зохистой гэж бол бодох байгаа. Яагаад тэгэхээр тэр хүн угаасаа эрхийг хэрэгжүүлээд усын дэд шүүхөрөө чигүүрхээ хэмжээнд нөгөө эрх зүйн хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах гэдэг чигүүрийнхээ хүрээнд одоо ийм шин зохицуултыг бий болгож байгаа нь юу гэдэг чинь аливаа одоо хүний шүүхэд хандах эрхийг хязгаарлаж байгаа нэг үндэслэл ч юм уу тийм хязгаар тогтоож ин гэж бол үзэхгүй байгаа. За тийм болохоор ерөнхийдөө үндэслэл заасан гэж ярихаас бол найлуулах татгалзчихсэн юм. За яг за тэгээд энэ усын дэд шүүхийн одоо усын дэд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаж байгаа иргэдийн гомдол гаргаж байгаа тэр одоо гомдол гаргагч нь ийм байдлаар гаргасан бол усын дэд шүүх одоо яг тэр хүний энэ гомдол гаргаж байгаа үндслээр энэ хяналтын шатны одоо гомдлыг нь хүлээж авсан юм уу эсвэл өөр үндслэл заасан юм уу үндслийг ингээд шилжүүлэх одоо тийм практик жишээ байна уу гэж бол бид нар бол харсан. За энэ тохиолдолд жишээлбэл өмнө дурсанчлан тэр нэг зүгээр за юуны магаад гэдэг ч юм уу ерөнхий толгой зохицуулалт айл нэг одоо үндслийг ингэж тодорхой заагаагүй 6 орчим гомдлоос усын дэд шүүх өөрөө тэр гомдлыг хүлээж авахдаа тийм 3 гомдолт за энэ үндслээр гэдэг тийм яг тоочны үндслийг нь заагаагүй гэхдээ 123-ийнхаа 20-ыг үндслээ тавцсан 3 орчим гомдол болоос гарч ирж исэн хүлээгээд тавцсан хилжүүлнэ гэсэн үг шүү дээ. За харин нөгөө анхан болон давтаалтны шүүх хуулийг зөрүүтэй хэрэгэлсэн гэдэг одоо өмнө нь 23 гомдол гаргагчдын үндслээ гаргасан маа бол усын дэд шүүхөрөө тэр хүлээж авахтаа нөгөө өмнө хэлсэн шүү дээ тогтоол тэр нь дурдчихсэн те аль үндслээр хүлээж авч байгаа гэдгээ. За тэгвэл 26 орчим гомдлыг яг энэ үндслээр бол хүлээж авч байсан. Тэр нөгөө гомдол гаргагчийн гаргаж ирсэн хувь нь 47 за баруун 48 байсан бол энэ нь 54 болоод өссөн үзүүлэлттэй. Харах юм бол яг энэ нь одоо усын дэд шүүхээс тэр гомдол гаргаж байгаа хүмүүсийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хилцэг хэсгийг шийдвэрлэх одоо хамгийн их хувийг эдэлж байгаа гомдол нь бол энэ байсан гэсэн үг байхгүй зөрүүтэй хэрэгэлсэн гэдэг. За харин нөгөө процессын ноцтой зөрчил гаргасан шүүхийн шийдвэрт нөлөөсөн гэдэг гомдол бол гомдол гаргагч 2 гэж би 2 гомдол байсан гэж хэлсэн шүү дээ. За тэрийг бол 4 болгож бас хувийн гэж нэмэгдсэн. За харин усын дэд шүүхийн одоо аль биесны тайлбараас өөрөөр тайлбарч хэрэгэлсэн гэдэг үндслээр гомдол гаргагч үндслээгүй байсан бол усын дэд шүүх бол энэ дээр өөрөө нэг гомдлыг үндсэлж авсан ийм тохиолдол гарсан байна. За тэгээд 2 болон түүнээс дээш үндсэлт хамаарах бол гомдол гарагч 17 байснаас усын дэд шүүх бол нийт 14 гомдол 2 болон түүнээс дээш үндслийг дуртаад ийм учраас бид нэр хүлээж авч байна гэж авсан. За үүний хамгийн их нь бол 123-2-1 2-3 буюу анхан болон давтаалтны шүүхийг зөрүүтэй хэрэгэлсэн. За эсвэл нэг усын дэд шүүх аль биесны тайлбараас өөрөөр хэрэгэлсэн гэдэг энэ хоёр үндслийг дуртаж авсан тохиолдол хамгийн их буюу 10 орчим хувьтай байсан. Бид нэр өмнөх тохиолдлыг харьцуулах юм бол гомдол гаргагч алийг их дуртаж исэн мэх юм бол анхан болон давтаалтын шүүхийг зөрүүтэй хэрэгэлсэн процесс алдаатай гэдэг энэ хоёрыг хамтдагсан тохиолдол хамгийн их байсан боловч яг усын дэд шүүх хүлээж авахдаа эсрэгээрээ өөр хоёр одоо ийм үндслийг заасан гомдлыг заасан нь тохиолдол ингээд хамгийн их байсан гэдэг ийм одоо зөрүүтэй байдлууд гарч ирдээсэн. Энэ дээр яг бид нэр юу гэж дүгнсэн мэхээр нөгөө гомдол гаргагчийн зөвхөн одоо үндслээд байгаа тэр одоо 123-2-1 ч юм уу те
тэр зүрхтэй хэрэгэлсэн юм уу, процесс алдаа байсан юм уу гэдэг дээр зөвхөн усан гэж фокуслаагүй энэ хүний гаргасан энэ хэрэг, энэ процесс тий үнэхээр яг энэ захиргааны шүүх тэнхин шийдвэрлэхтэйгээ хуульд заасан энэ хүний хяналтын журмаар гамсан гомдлыг хүлээж авах үндслэлт хамаарах уу, үнэхээр ийм тохиолдол байна уу гэдэг үүднээс нь ерөөхдөө нь хараад тэгээ тэр хүний одоо гаргасан үндслэл нь зөв буруу эсгээс үл хамааран ингэж авч ийсэн юм байна гэдэг бол ийм дүгнэлтэнд бол хүрсэн. Тэгээ саяны тоо статистикийг базаад л хэр одоо яг улсын дэд шүүх гомдол гаргаж хоёрын гомдолд нэг нь гаргаж байгаа нөгөө талаас авж байгаа хоёр давхцал хэдүү байна вэ гэхлээр 41% давхцалтай байна. Тэгэхээр үлдсэн нэг 60% нь баг нөгөө зөрж байгаа гэсэн үг. Одоо гомдол гаргасныг улсын дэд шүүх өргөжүүлж байгаа, хумж байгаа, эсвэл өөрчилж байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг 41% нь яг давхцалтай байсан гэдэг чинь одоо нийт гомдлын одоо бараг тааллах хувь нь гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө гомдлоо оновчтой гаргах тусмаа дэд шүүх авах магадлал өндөр шүү гэдэг бас тийм таамаглал бас хийж болно. Тэгвэл нөгөө талаараа бас нөгөө гомдлоо буруу тодорхойлсон ч гэсэн дээд шүүх одоо өөр тэр хүний дурдаагүй хууль хэрэглээний асуудал байгаа бол дээд шүүх тэрний хажуугаар ингээд нүдэ ханаад энэ хүн тэр гомдлоо хэлээгүй юм чинь гэж явдаггүй юм байна гэдэг ийм дүгнэлтэд бас хүрсэн юм. Тэгээд яг бид нар одоо тухайн үед хийжсэн статистик дээрээ ямар үндслээр авсан гомдлыг шийдэлт одоо давзаалагчдын шүүхийн шийдэлд өөрчлөлт оруулсан юм уу, хүчингүй болгосон юм уу, яасан хийсэн гэдгийг бүр хийжсэн. Тийм дата маань бол байгаа. Гэхдээ энэ дата маань одоо яг нөгөө одоогийн нөхцөл байдал дээр үйлчилж байгаа хэсэг тодорхойгүй учраас энэ датаг бол дурдаад шаардлагагүй болов уу гэж бодлоо. За өмнө нь тэгвэл 3 үндсэл байсан байна. Одоо 4 болчихсон байна шүү дээ. Тэгэхээр энэ дотор шүүхийн хууль хэрэглээний зураг арилгатай холбоотой томьёолын хувьд нэлээд өөрчлөлт гарсан байсан. Яагаад юу энд томьёолын өөрчлөлт оруулах болсон юм бол юу ач холбогдол нь юу байсан юм бол? За энэ нь нэлээд сонирхолтой санагдаж магадгүй. Бид нөгөө шүүхийн тухай илүү өөрчлөлт ярьжсэнчлэн яг судалгаа гүйцэтгэх үед бол 3 одоо юм үндсэл заасан байсан. Одоо 4 болсон байгаа гэж хэлж байгаа ч тийм. За энэ өөрчлөлт нь бол шүүхийн тухай 23 оны 6 сарын 16-нд бол орж байгаа. Нөгөө цэцгийн бас дүгнэлттэй холбоотой байгаа ч юм уу тийм. Цэцгийн дүгнэлт чинь 23 оны 5 сарын 3-нд гараад за тэгээд үүний дараатаагараас энэ асуудал нэлийн одоо хилцэгдээд тэгээд 23 он 6 сарын 16-нд шүүхийн тухайлд өөрчлөлт за үүнтэй холбоотойгоор нөгөө процесс гурвалт бол эргээд өөрчлөлт ороод ийм 4 үндсэл болж нөгөө одоо гомдол хүлээж авах үндслийн тог бол нэмэгдүүлсэн байгаа. За ингэхдээ эрх зүйн шинэ алгалт эсвэл одоо хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэдэг нэг үндсэл нэмээд гэхдээ одоо өмнөх 3 үндслийн томьёолыг бол ингээд өөрчлөх байдлаар орлоо явуулсан. За энэ үүнтэй холбоотой манай судалгаан дээрээс дүгнэлт гарсныг хэдүүлээ сүүлд нь бол дурдчихъя. За саяны асуултан дээр бол нөгөө бас бидний анзаарснаар хамгийн өөрчлөгдсөн томьёол бол яг энэ хамгийн ихний томьёол буюу шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах гэдэг ийм томьёоллаа. Өмнө нь бол яг ингээд зочихсан анхан болон давзаалгачны шүүх хуулийг зөрүүтэй хэрэгэлсэн бол гэдэг ч юм уу те яг ингээд хуулийн анхан болон давзаалах гэж зочихсан. Тэгээд тухайн үед яг энэ томьёолын шинээр ороод ирэнгүүт хуульчид ч юм уу те бас өмгөөлөгчнөр юу гэж маргаж байсан бэ? Бас нөгөө гомдол гаргах, цэцэд гомдол гаргах хүмүүс бас юу гэж маргаж байсан бэ гэдэг юм бол анхан ба даавах гэж зачингууд зөвхөн тухайн тохиолдолд те одоо иргэн А гэдэг гүн хэмжил гаргасан бол иргэн Агийн маргааныг шийдвэрлэж байгаа нийслэлийн одоо захиргааны нэрийн анхшны шүүх за тэгээд нийслэлтэй захиргааны нэрийн давзаалтны шүүх хоёрын дөрвийг л ойлгох юм уу те гэтэл бид нар нөгөө бодит амьдрал дээр практик дээр ямар асуудлууд үүсдэг вэ гэх юм бол магадгүй нийслэлийн захиргааны нэрийн анхшны шүүхээс хаа байгаа нэг аймгийн те за магадгүй одоо ус аймгийн ч юм уу гоолтой ч юм уу те аймгийн захиргааны нэрийн анхшны шүүх нь өөрөө шийдвэрлсэн тохиолдол байдаг. За тэгээд энэ давх дээр очингууд хэвээр үлдчихэнгүүт энэ хоёр тохиоллын хувьд тухайн тэр одоо эргэн аян гаргасан, бэгийн гаргасан хэмжлэлээр хан болон давзаалтны шүүх ямар дөрвөөгөө шийдвэрлээд идэг те хууль хэрэглээний ч юм уу. Гэтэл яг ингээд кейсийг харах юм бол энэ хоёр өөр ингээд анхан давхууд ингээд дөрвөтэй шийдвэрлсэн. Үүний улмаас нөгөө хууль хэрэглээний нэгнэл байдлыг хангах гэдэг энэ нөгөө зарчимчин ингээд зөрчигдөх юм шүү те болохгүй юм шүү гэдэг ийм одоологууд гарч ирсэн байхгүй. За тийм болохоор бас бид нэр энэ үед яг л бас л нэг үед төвтэй яригдчихсэн болохоор энэ дээр бас нэлээд фокуслаж судалгаа хийсэн. За энэ бас ямар нэг төвшин онлын төвшөнд яригдаад байгаа гэдэг юм бол сая сэнчлэн үгийн хувьд бид нэр тайлбарлах юм бол анхан болон давзаалтын шүүх зөрүүд хэрэгэлсэн тэр тухайн тохиолдолд яг нийслэлийн анхан болон давах те эсвэл тухайн аймгийн анхан давахын зөрүүд хэрэгэлсэн тохиолдол ингээд гад байгаа юм шиг гараадсан байхгүй. За тэнгууд нөгөө хуулиуд шүүгүүд ч өөрөө одоо хэвтэй үеийн босоо төвшний ялгаатай одоо чиг үүрэгт явж байгаа гэсэн үг. Одоо жишээлбэл анхан шатны шүүхүүд те одоо бүх аймагтайгаа бол нийслэлтэйгээ анхан шатны шүүх бол одоо нэг хэвтэй чиглэлийн нэг одоо үе шатнд байгаа анхан шатны журмаар шийдвэрлэж байгаа эхний одоо шатны шүүхүүд байгаа даа ч те. Тэнгүүд давзаалагчны шүүх бол давзаалагчны шүүхтэйгээ хэвтэй чиглэлтэй хэрнээ анхан шатны шүүхтэйгээ босоо чиглэлтэй болж орж ирж байгаа шүү те. Тэгэхээр энэ тохиолдолд зөвхөн энэ босоо чиглэл буюу нөгөө дээд доор чатны л нэг шийдвэрийг шийдвэрлээд байгаа нэг маргааныг шийдвэрлээд байгаа кейсийг хамаарах юм уу? Хэвтэй чиглэл буюу анхан шатны шүүхүүд хоорондын эсвэл
нөгөө давтаалдах шатны шүүгүүд хоорондын эдгээр хууль хэрэглээний дүрэг одоо хамрах юм уу гэдэг ийм одоо ойлголтууд тэнд гараад зарим нь бол яг ингээд өвч тайлбарлаад энэ ч орохгүй юм шүү, ингэж hez гаргалж байгаа юм шүү гэж байгаа бол зарим нь орох юм шүү гэдэг ч юм уу тийм ялгаатай тайлбарууд явж байгаа болохоор яг биднэрт хэрэгтэй байсан юм нь усын дээд бүхнийг яаж ойлгож хэрэгжилж байгаа үнэхээр авч байгаа юм уу? Энэ нь үнэхээр хэвтэй төвшөнд байгаа юм уу те? Эсвэл зөвхөн босоод төвшөнд хэрэгжиж байгаа юм уу гэдэгт бид нэр фокуслж бас судалсан байхгүй юу? Тэгэхээр бид одоо нөгөө шүүхийн шийдвэр дээр тэр төвөрийн аргаар одоо бүхэлд нь уншаад дүн шинжилгээ хийх явцад юу харагдсан гэхээр тухайлбал энэ өрчлөлтөөний тухай хуулийг хэрэгжүүлэх явцад тухайн одоо маргааны хүрээнд бол анхан болон давзаалдах шатны шүүх хоорондоо бол ямар нэг хууль хэрэглээ болон шийдлийн өв зөрүү байгаагүй. Тэнгүүд дээжиг энэ маргааныг авахдаа бүр үндэслэл заагаад анхан болон давзаалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэгсэн гэдэг үндслээр авсан байгаа. За тэгээд дээжиг энийхүү аваад шийдвэрлэх явцдаа бол өөр одоо маргааныг шийдвэрлсэн шүүхийн шийдвэрийг ишлэх замаар энэ маргаанаас нөгөө хууль хэрэглээний зөрүү үүссэн байна гэж дүгнсэн байсан. Тэгэхээр нөгөө дүгнэлт нь юу гэж гарсан бэ гэхээр улсын дэжүүх нөгөө хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах гэдэг үндсэн зорилгоо бариад тухайн хууль хэрэглээний зөрүү одоо тухайн хоёр шатны шүүхийн хооронд үүснэ үү эсвэл одоо Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд үүсэж гинүү гэдгээс үл хамааран үндсэн зорилгынхоо дагуу бол одоо энэ анхан болон давзаалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг бол өргөжүүлэн тайлбарлаж байгаа юм байна гэдэг ийм дүгнэлтэд хүрсэн. Одоо тэгэхээр энэ нөгөө хариулт одоо жишээлбэл практик өмгөөлөгчөөр ажиллаж байгаа усын дэжгүүд гомдол гаргаж байгаа хүмүүст одоо ямар нөгөө санаа авч болох вэ гэхлээр тухайн маргааныхын хувьд бол анхан давах хоёр зөрүү шийдсэн байж болно. Гэхдээ өмгөөлөгчийн хувьд бол өөр одоо шүүхийн хувьд тухайн өөрхийн шийдвэрлэгдсэн байгаа маргаан зөрүүтэй байвал энийгээ дээжигүүд харуулж өгч чадвал энэ өөрөө авах боломжтой юм байна гэдэг урьдчилсан дүгнэлт хийж болохоор байгаа. Тэгээ одоо хууль хэрэглээний хувьд ч те яг одоо саяхан шиг өрсөлдөөний тухайлын ч юм уу нэг зүйл залтыг өөр шатны шүүх эсвэл өөр одоо аймгийн шүүх өөрөөр тайлбарлаад хэрэгэлсэн бол энэ бол ингээ хууль хэрэглээний зөрүүд бол орж байгаа тий. Зөв үүнтэй холбоотойгоор одоо саяны томьёолыг л одоо ингээ өөрчилсөн байх гэж бодож байгаа. За тэнгуут одоо жишээлбэл ийм одоо томьёолоор ирсэн нэрийг ч юм уу ийм нөхцөл байдал үүснээрээ сая хэлсэнчлэн одоо тэр гомдол гаргаж байгаа этгээд өмгөөлөгч байна уу эсвэл гомдол гаргагч өөрөө байна уу итгэмжлэн төлөөлөгч юм байна уу тий. Тэр хүн ийм хэмжээний судалгааг өөрөө хийгээд үнийгээ дуртах юм бол ерөнхийдөө бас нөгөө гомдол гарах магадлал саясан чиглэлдээ судалгаа хийгээд илүү үндэслэл харуулах тийм одоо хүлээж авах боломжтой болох юм болов уу гэж бол бид нар харж байгаа. Үүн дээр нэмээд хэлэхэд одоо энэ хууль хэрэглээний зөрүүнээс гадна томьёол нь өөрчлөгдсөн бас нэгэн зохицуулт байгаа. Тэр бол одоо анх зохицуулт нь юу байсан бэ гэхээр шүүх хуулийг улсын дэжүүхийн аль биесний тайлбараас өөрөөр шиглэсэн гэдэг ийм зохицуулт байсан. Тэгээд ийм зохицуултаас практик дээр нэлээдгүй маргаан өрнүүлсэн. Яагаад тэгэхээр улсын дэжүүхийн аль биесний тайлбар гэж юу хэлэх вэ гэдэг дээр өмнө одоо цэцэн шийдвэр гарцсан. Бас мандаах нөгөө шүүхийн тогтолцооныхоо хувьд өөр хоорондоо үйл ойлголцсон асуудал байсан л да. Тухайлбал улсын дэжүүхийн аль биесний тайлбар гэж юуг ойлгох вэ гэхээр одоо цэцэн шийдвэр зэргээс харахад бол зөвхөн улсын дэжүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас одоо 25 шүүгчийн бүрэлдэхүүн байгаа тий. 25 шүүгч ингээд хамтдаа хуралдаад гаргасан тэр нэг аль биесний тайлбар гэдэг нэртэй баримт чиглэл ойлгох юм байна гэд одоо маргаж исэн тохиолдлууд байгаа. Тэнгүүд нөгөө практик дээр яадаг вэ гэхээр улсын дэжүүхийн тэр аль биесний одоо нийт шүүгчдийн хуралдааны тайлбараас гадна улсын дэжүүх хэрэг маргаан шийдвэрлэх болгондоо тайлбар гаргаж идэг. Тэр хууль хэрэглээний тайлбар гарахгүйгээр хууль одоо маргааныг шийднэ гэж байхгүй. Тэгэхээр энэ асуудал дээр ингээд нөгөө практик дээр хүмүүсээс ийм одоо нэр томьёо хэллэгийн хувьд ингэж маргаан үүсгэжсэн учраас улсын хурлаас одоо хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа улсын дэжүүхийн тайлбар тогтоолоос өөрөөр шиглэсэн гэдэг ийм томьёол орж ирсэн. За тэгээд ийм томьёолын ач холбогдол нь бол нөгөө дэжүүхийнхээ одоо нэгдмэл хэрэглээ тогтоож байгаа тэр тогтоолуудаас ч гэсэн зөрж болохгүй шүү гэдэг ийм агуулга гарч ирж байгаа. За тэгвэл тухайн шүүхийн тухай хуульд орж ирсэн зохицуултуудын тухайд хуулийн төсөл хэлцэх шатнд ямар ялгаатай үзэл баримтлалууд байр суурьуд гарч ирж ирсэн бэ? За энэ нөгөө шүүхийн тухай хууль ер нь тийм амар хэлбэр яваад батлагдчихаагүй мөлий. Одоо бид нар хуулийн хувийн эргийн эргээд зөвхөд үзэхэд тухайн хэдийн шүүхийн хуулийг зөвхөн засгийн газар санаачлаагүй ерөнхийлөгчөөс бас нэг параллел өөр хуулийн төсөл явж байсан. Тэгээд ер нь эцсийн шатнд бол засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөл нь улсын хурлын хилцүүлэгт ороод явсан юм байлээ. Тэгээд нөгөө үндсэн одоо улсын хурлын гишүүдээс бүрдсэн ажлын хэсгээс гадна тусдаа дид ажлын хэсэг гэж байгуулагдсан байсан. За тэр дид ажлын хэсэгт бол улсын дэжүүхийн шүүгчид за хараат бус судлаачид судалгааны байгууллагууд гэх мэт олон талын төлөөлөл оролцсон ийм ажлын хэсэг байсан. За тэгэхэд шүүхийн тухай хуулийн дээр батлагдж явах үеийн одоо бүх хувийн эргийг ингээд аваад хилцүүлгийн тайлбаруудыг харахаар ер нь маш их тийм зөрүүтэй байр суурьуд байсан юм билээ. Нэг ялангуяа одоо улсын хурлын гишүүд бол нэлийн тийм улс төрч байр суурьтай байсан. Тухайлбал одоо дээжүүхэд одоо энэ
тухайд шүүхийн тухай хуульд орж ирсэн тэр нэг томьёол нь бол нөгөө зарчмын ач холбогдолтой маргааныг авч болох юм томьёол орж ирсэн байсан. Тэнгүүд зарим улсын хурлын гишүүд болохоор дээчүүхийн зарчмын гэдэг үгийг бариад үүний дор одоо өөрийн бүрээрхээ уруулаа ашиглах боломжтой штэ гэсэн байдлаар юм хардангуй өнцгтэй орж ирж исэн. Тэгээд тэр зарчмын гэдэг агуулга хасагдаад ерөнхийдөө 3 томьёолтойгоор нөгөө хууль маань эцэслэн батлагдсан байгаа. Тэгээд одоо хууль маань хэрэгжээд нөгөө эцсийн шийдвэр гаргалтад бас 2 жил болсон шүү дээ, тэ. Тэнгүүд энэ 2 жилийн хугацаанд юу практик дээр батлагдсан бэ гэхлээр зарчмын гэдэг энэ заалт чи хэрэгтэй юм байна. Яагаад гэвэл нөгөө дээчүүхийн эрх зүйг хөгжүүлэх чиг үүргийг нь олгодог ийм шалгуур юм байна гэдэг нь батлагдаад тэгээд хууль тогтоогч нар үнэнтэй эвлэрээд хуульдаа одоо тэр зарчмын ач холбогдолтой гэдэг томьёолд орж ирсэн байгаа. Тийм яг хөө бидний бас судалгаанаас гарсан дүгнэлт нь юу байсан бэ гэдэг юм бол за сая хэлсэнчлээ тухайд фокуслж исэн хуульчид судлаачдын хүндүүдэг асуудал дээр бид нэр одоо яг ийм байна уу тийм байна уу гэж одоо энэ практик одоо энэ тоо баримт болон шүүхийн шийдвэрээр тулгуурсан дүгнэлт хийхээс гадна за зарим тохиолдолд одоо сая хэлсэн чинь зөвхөн энэ 3 үндслэлт хамаарахгүй байж болох одоо сая нөгөө ерөнхий үндслэлээр авч байгаа гомдлыг усан дээж өгч хэлбэл авч шийдвэрлээд исэн ганц 2 тохиолдол гарсан байсан байхгүй юу. Тэдний одоо агуулга нь юу байсан бэ гэдэг юм бол яа харахгүй одоо өмнө нь одоо айл нэг шатны шүүхөр шийдвэрлэж байгаагүй тэнгууд нөгөө анхан болон давзаалдах шатны шүүх тэрийг дөрөвгүй тайлбарлаж хэрэгэлсэн ч юм уу гэхдээ тэр нь одоо усан дээж өгөхөд цэцлэн шийдвэрлэхдээ анхан болон давзаалтны шүүх дөрөвгөө тайлбарсан ч гэсэн хуулийг буруу тайлбарлаж хэрэгэлсэн байна тий. Гэхдээ үүнтэй холбоотой өөр хэрэг шийдвэрлэж байгаагүй ч юм уу. Энэ бүхэн тохиолдлуудыг нөгөө айгүй ерөнхий үндслэлээр ч юм уу эсвэл нөгөө аль нэг үндслэл рүү тийм шингээж авах тохиолдлууд ажиглагдаж байсан байхгүй. Тийм болохоор судалгааны дүгнэлт нь гарахдаа за эдгээр үндслийг гэхдээ одоо саяхан ч анхан болон давзаалтны шүүх хуулийг дөрөвдөө хэрэгэлсэн гэдэг үндслийг одоо хэдийн усын дэж өгөх ингэж одоо босоолыг хөвтэй төвшөнд ойлгож хэрэгжилж байгаа ч гэсэн практик нөгөө гомдол гаргаж байгаа өмгөөлөгчд хуульчид ч юм уу этгээдүүд маань энийг ингэж өөрөөр хэрэглэх эсвэл өөрөөр тайлбарлах те буруугаар ойлгох тохиолдол байна. Тийм учраас энийг ерөнхий байдлаар одоо шүүхүүд хуулийг дөрөвдөө хэрэгэлсэн ч гэдэг юм уу ийм томьёолоор орлох нь дүүтэй гэдэг санал бол гарч ирсэн. Түүнээс гадна яг энэ 3 үндслэлт яг хамаарахгүй ч гэсэн одоо яг тоочны те хамаарахгүй ч гэсэн ерөнхий үндслэлт хамааруулаад байгаа. Эсвэл аль нэгд нь ингэж шингээж авч шийдвэрлээд байгаа. Яг юм шин тутмын эсвэл яг зарчмын ач холбогдолтой өмнө нь шийдвэрлэгдэггүй ийм кейсүүд гарч байгаа учраас энэ тутмын одоо энэ үндслийг ингэж оруулах хандлага зайлшгүй шаардлагатай байна. Үүнээс гадна энэ бол ер нь олон улсад байдаг хандлага юм шүү гэдэг эдгээр дүгнэлтээ бол гаргаж ирсэн. За тэгээд бид эдийн бас яг дурдмаар байгаа юм нь юу байгаа гэхээр өмнө яг судалгааны бишээ подкастыг хийхсэнчлэн судалгаа маань яг 23 оны 3 сараас 5 сар хугацаанд гүйцэтгэдэг. За цаашаа хянагдаад шүүмж ирээд гээд бид нэр ерөнхийдөө дүгнэлт маань дууссан байсан ч гэсэн 6 сар ерөнхийдөө тэг өнгөрсөн. За тэнгуү шүүхийн тухай хуулийн өөрчлөлт маань өөрөө 6 сарын 16-нд яг биднийг сулгаагаад дуусгаад гарсан байх үед юу нь бол оронгууд яг нөгөө бидний гаргаад байгаа дүгнэлттэй юу нь бол яг хэр нөгөө нэг шүүхийн практик маань эргээд туйлын нэмэлт өөрчлөлт маань нийцж байна вэ гэдэг эдгээр асуудлууд хөндөгдөөд юу нь яг тухайн цаг үед бол ингэж явж байсан байгаа. За тэгээд нөгөө эргээд яг нийтэд нээлттэй башаа тэмлэгдэх маань яг 23 оны намар болж таарсан шиг санагдчихээн. Тийм. Тэ. Саяны нөгөө зарчмын ач холбогдол дээр дахиад нэг практик одоо хэрэгцээ шаардлагын дурдчдаг юм уу гэж бодлоо. Одоо нөгөө зарчмын ач холбогдолтой гэдэг үндслэл нь ялангуяа манай улсад яагаад хэрэгтэй вэ гэхээр хэд хэдэн бас нөгөө дэмжих одоо юунууд үндслүүд байна л да. Тухайлбал манай улс одоо нөгөө эрх зүйн юм хөгжилтөөрөө яваа улс юм байна гэдэг ийм дүгнэлтэд хүрэх ийм тоо статистикуд байдаг. Тухайлбал одоо манай бас хууль тогтоомжийг болонгойлох үндсэн чиглэл гээд бодлогын баримт чиглэлээр 4 жил ингээд 150 гаруй хуулийг одоо жишээ нь шинээр батлан энтергээ тусгацсан. Тэнгүү тэр хуулийн бараг 20% нь анхдагч хууль буюу өмнө нь манай улсад эрх зүйгээр зохицуулж байгаагүй тийм харилцааг манай улс шинээр эрх зүйгээр зохицуулж байгаа юм. Тэнгүүд ийм шинэ хууль одоо эрх зүйн системд маань төрөх үед юу болдог вэ гэхэлэр тэр хуулийн нөгөө практик одоо яаж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр ингээд бодлоод эхэлдэг. Төрийн байгууллага хэрэгжүүлэхдээ ч бодлоод эхэлдэг. Тэрийг нь одоо хэрэгжлэх нь өртөж байгаа иргэн хуулийн этгээд гэсэн ойлгоход ингээ хүндрэлтэй болоод эхэлдэг. Тэнгүүд энэ яг хууль хэрэглээний энэ одоо зангилаад тайлах чиг үүрэг нь бол нэг ялангуяа дээж өгөхөд байт юм байна гэд. Тэгэхээр дээж өгөх одоо өмнө нь шийдвэр гаргаж байгаагүй шүүхийн шийдвэр жижиг байхгүй энэ асуудлаар хамгийн анхны юм гарцыг нээхийн тулд энэ зарчмын ач холбогдолтой гэдэг үндсэл чинь байх ёстой юм байна гэдэг ийм шаардлага гарч ирж байгаа. Тэгэхээр одоо нөгөө өмгөөлөгч гомд гаргаж байгаа этгээдүүд бол тухайн хуульд нь одоо өмнө шиг шийдвэр гараагүй байсан ч гэсэн яагаад дээж үг заавал энэ хуулийг барьж авч шийдэх ёстой юм бэ гэдгийг зарчмын ач холбогдолтой гэдэг үндслийн үнээр тайлбарлаж гаргаж ирэх юм боломж байгаа. За баярлалаа. Энэ хүрээд
подкаст өндөрлүүлье. Энэ хүртэл сонссон сонсогчдод баярлалаа. Тэгээд урилгын манаас бас хүлээн авч хүрэлцэн ирсэн судлаач нартай дахин талархал илэрхийлье. Баярлалаа. Тий. Тэгээд нөгөө энэхүү судалгаагаас нөгөө 5 судлаачдаас 2 нь төлөөлж ярьж байгаа. Тийм болохоор бас харьцангуй товч бөгөөд айгуу тийм гол томхон агуулгаар ирсэн байх гэж бодож байна. Тийм болохоор энэ судалгаа маань бас нөгөө 5 үнийг хүч хөдөлмөрийг бас нэлээд эдийн сар ингээд зулгаагаад айгуу их цаг зарцуулж хийсэн судалгаа. Миний бодлоор айгуу ач холбогдол бүхэл судалгаа гэж айгуу боддог. Тийм болохоор судалгааныхаа бүрийн ихээр тоо баримт одоо судалсан кейсүүд айгуу их байгаа судалгаан дээр. Тийм болохоор тэр болгонтэй танилцах хүсвэл нээлттэй нэгэн форумын сайт дээр нээлттэй цагмаар бол байрсан байгаа. За тэгээд сүүл тарахад бол хэвлэгдчихсэн байсан. За тийм болохоор сонирхож байгаа хүмүүсийг өөр нь аваад ямар кейс яг яаж гарч ирсэн бэ гэдээ дүгнэлт болгоныг харуулах сонирхолтой болов уу гэж бол бодож байна. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. Баярлалаа. За баярлалаа.